За, сайн байцгаана уу үзэгчдээ. Орой минь төргий. Одоо шинэ оноо ухтаад бүгдээрээ гэртээ хайртай хүмүүстэйгээ хамт байж байгаа хаа. Шинэ оны минь төргий. Манай гэрт автаа морилноо. Өнөөдөр ч бас их гоё гайхалтай үж болох гэдэг шүү дээ, тий. Тэгэлгүй яах вэ? 12 сарын 31 он солигдох гэж байна. Манай гэрт ч одоо маш хүндтэй зочид дээрнэ. Бид дээр ч одоо гэрлээ асаагаад гэрэн гоёо. Хоёулаа хоолндоо хийгээд бэлдээд байж байна. Хөөрхөн дээрээ тавиал байж байна. Зургатараас хөөрхөн гарахгүй болохгүй. Ерөнхийдөө юм бол бэлээ. Одоо бас нэг нэмээд нэг жаахан 105 гаргач тийм гэж бодож байна. Бас ч гэж нэг 10-аад хүн ирэх баг шүү тий. 10-аад. Дандаа уран бүтээлч дээр нь. Тийм ээ. Одоо яг манай тогооны хүмүүс ирнэ гэсэн. Тэгээд тэдэртээ халуун яриа өрнүүлээд, хайртай дотны яриануудыг өрнүүлээд хамтдаа байгаарай гэж та бүхнээс бас гуйж байна. Хүсэж байна. Тэгээ та бүхнийг нэг тэгэж уйдахгүй байх гэж бодож байна. Ягаад гэвэл уран бүтээлчид юм чинь бас хоосонгүй ирж байгаа мэдээж. Өөрсдөө бас уран бүтээлтэй ирж байгаа бах те. Ямар уран бүтээлтэй ирсэн юм болоо гэдгийг л харин та бүхэн хүлээгээд байж байгаарай. Хөгжилтэй сайхан яриа өрнөх баха гэж би бодож байна. Ер нь бол шүү дээ. Баярын орой болохоор дандаа юм эерэг сайхан мэдээнүүд явдаг те. Шинэ жилийн баяр. Шинэ жил болж байгаа юм чи онцгой таалагдчих тань. Тэр босод үед бол тэгэл хар бараа мэдээ үзэнтэй. Яг шинэ жилийн баяр гэдэг бол хүн болгоныг баяр гэгэлзүүлсэн. Өстө жинхэнэ баяр гэдэг болохоор өстө хүн болгоныг баярлуулсан. 8 наснаас 80 настай бүр л хүртэл шинэ оноо одоо огтаад шөнийн тэг цаг тэг минут хүртэл онцгүй л байж байгаа тий. Тэгээ ер нь жил 12 сар байдаг байлаа гэхэд надад 12 сар үнэхээр гоё сар. Тий шүү дээ. 12 сарын өдөр болгон гоё. Тий. Сэтгэл дагнаад тэгээ застай бол их гоё байдаг. Энэ жил харин хооц сарч шүү дээ. Харин тий. Бас ч гэж 12 сарын 31-нд яалтчгүй одоо жишээлбэл урлагийн бид нар ч гэсэн зогсоо зөөгөө ажилтаа мөртлөө 31-ний тэр өдөр бол яг гэртэл байж идэг баг. Тийм шүү. Тийм боломжийг болгодог тийм гоё баяр. Тэр гэр бүлээрээ гарахад хамгийн гоё баяр л да. Энэ хараа амар гоё нараа оюутнуудыг баярлуулсан байна шүү дээ. Тэтгэлэгт хамраалсан байна шүү дээ. Тэ нэр оюун талхаа чинь 2000 оюутнуудыг нөгөө боловсролын тэтгэлэгт хамруулж байгаа гэсэн. Тэр чинь бас их гоё том ажил юм шүү. Оюун талхаа чинь оюуны хөрөнгө оруулалт хийчих тийм. Мундаг байна мундаг. Ер нь энэ жил бас их гоё жил байл шүү дээ. Надад бол нөгөө юу их таалагдж байгаа энэ утаа. Тийм шүү дээ. Одоо 50% бууруулна гэдэг чинь өөрөө сайн бууруулж байгаа гэсэн үг шүү дээ. Тий. Тэгэхээр одоо тэр бол одоо яг энэ жилийн нэрийг хийж онцлог зүйлүүдээс гэх юм бол тэр утаа байна. Дээрээс нь хурдны зам байна. За би хурдны зам болсон байна. Тий. Явж үзсэн. Үнэхээр гоё юм байна. Яг стандартын дагуу олон улсын стандартын одоо хамгийн анхны Монголын одоо стандартын зам гэж байна шүү дээ. Олон улсын стандартын. Ганц нөгөө хурдны зам тийм хит хитэн замтай болчихсон гоё юм тий. Одоо тийм замтай болох байл бид. Одоо бид нар бас одоо ингээд юутай болсон мэт дээ. Засвартай болсон шүү дээ. Ер нь бид нар ч одоо шорон замаар ямар олон жил тачигдсан бэ. Одоо ч бас ингээд ер нь бүх аймаг засан замтай болоод хурдан очиж шүү тий. Налах руу налахын зам гарцсан. Тий би гоё зам биш. Одоохондоо жоохон удаа яваад байгаа. Тэр чинь нөгөө яг дуусаагүй байгаа. Зочид маань ирэх төгсөж байгаа юу? Зочид ирэх төгсөж байгаа ч одоо урилга өгүүлсэн. Тэгээд зочид маань цагаа бариад ирнэ л гэсэн шүү дээ. Тий цагаа бариад ирчүүл бас хэдүүлээ. За хоолыг бол би ердөөсөө би хийн заяа. Надад найз заяа. Хоолн дээр бити санаа зөө зөө. Закускал бэлдээд үү. За цаад болчих. За ороо. Нээхийн завдлыг ороод ирэх. За баярын минь. Ямар гоё юм бэ? Аяа юм шүү дээ. Аяа бол бэлгийн сонгохдоо мундаг шүү юм хизээ. За надад баярын минь. Баяр тооцоо. За тийш ороо. За баярын минь. Ямар гоё ширээ. За баярын минь. Snow is autumn. Happy New Year. Хэлцээ. Тоорт баярын тоорт. Хайртай бас мэдэгтэй. Хичээгэл юм. Хэл дээр анхаарах юм. Тий. Гадаа чи яасан зэрүүхэн байх юм те. Оо баярын минь. За баяр ба. За манайхаа сууж байгаа. Орох газар олон байна. Очих хүүхэд их байна. Ингээд буцъя да. Шууд гараа явах. Тэрээс одоо юм ярихаар дандаа шинэ жилийн холбогдлолтой юм одоо амнаас ярьсаа гарч байгаа тийм. Нэр манайхан дандаа орой бүгд хөдөлгөөтэй байгаа х тийм. Тий одоо тэгэл одоо аюу гоё. Чи дандаа хөдөлгөгч нар сууж штэ. Шагаач мундаг хөдөлнө үлзий заавал лидер юм хтэй. За аяа бол эртнээс
Бүр дээхэн үед бол нэг өдөр 2-3-ыг амжилт үсэ гэж байгаа. Тэр ухаан нь нарийн заа юу. За темка тодорхой. Гооч бас темкаг дагаад эхлээд нээждэг гэсэн. Тэгээ шүүбөө нөмрөө суучдаг. За баярмаа бол тодорхой. Эдээштэй хөдөлтгөө 2 хүн байгаа юм байна. За. Эхмээ тэр. Одоо яаж хөдлөөгөө? Одоо хөдлөөд иж таа. Гүйгүй шийдвэр хөдлөнө гэдэг чинь өөр байхгүй юу? Гэхдээ эрхмээ чи өвлийн үгэн болдог байхгүй юу? Ер нь тэгэл гомсронгоо хасарж байгаа эрхэн баяр гээл. Эрхмээ нэг удаа хөдөлсөн гэсэн. Тэгээ тэр нь анхных бөгөөд сүүлийнх нь байсан гэсэн. Миний амьдралын хамгийн анхны хөдөлгөө мөн хамгийн сүүлийн хөдөлгөө. Царай нарсудаа. Шинэ жил. Яг шинэ жил байхгүй. Тэгэл гарч ирээл хөтлөөл сайн байцгаана уу эрхэм хүнд ноёд хадагтаа нараа гэж юу ч байхгүй. Ямар ч үг байхгүй. Ямар ч үг байхгүй. Эхлээд нэг компанийн захирлыг бол өрдсөн гэсэн. Тэгээд тэр орчноо дууч чинь бас нэг юу гэдэг чинь нэг бас бөгдрөл суудаа жоохон барих нэг хөтлөгч нарын уур ухаан байж тээ. Хэдээ чи яаж барьдаг вэ лээ тээ. Тэгсэн чи энэ маань нөгөө барих ухаанаа олохгүй. Яаж барихаач мэдэхгүй нөгөө хүмүүс нь ингээд яг дөнгөж нээцээ дараа нэг юм дүн гэдэг эвгүй байдаг шүү дээ. Бас нэг ихний нэгээс тэгээ бүгдээрээ ингээд ихмээрөө хараад байгаас энэ маань ингээд би захирал үг хэлсэн дуучинч байхгүй яг юу явахаа мэддэггүй. Салаада идэрэ хичээдэг гараа цутаац гэсэн. Салаада эцгээгээр хичээдэг гараа цутаац. Яг 100 ш гэж болно доо. Салаада эднэ хүчээ тэгээд төөш хамгийн амар мөнгө авахгүй цутаац. Тэгсэн шүү дээ. Над руу бүр 11-ийн алда залгаж байгаа шүү дээ. Байна уу чи яаж яа зүгээр үү би минь зүгээр үү зүгээр зүгээр. Эхмээ чи ядаж юу мөнгө авахгүй мөглөө. Яг гэдэг уцаад байна. Хөтлөн гэдэг чинь бас нэг тийм амаргүй юм шиг байна тий. Манай он чинь бас залуу байхдаа яг 90-д онд чинь бас их хөтлөнөө. Хөтгөөтэй гэж явдаг. Тэгээд бидний дундаас онон л их мундаг хөтлөх юм даа гэж боддог байсан чинь нэг өдөр зүгээр хамаг нүд ам зохин унжаал ороод ирсэн. Яас хизээч би дахиж хөтлөхгүй гэлсэн. Яас гэж нэг газар очичээ. Тэгэл очисон чинь лаг эхэлсэн гэсэн. Эхлээл бас хөөрхөн шог үгэлээл. Хүмүүс инээд лаг гоо ингэ үуч чи сувдаг суучихсан гэсэн. Сувдаг чи гараад тэгэл шоконд орсон гэсэн. Тэгэл байхгүй. Тэгэл ухаантай үг олж хэлэх гээл. Уран нарийн гоё үг олж хэлэх гээл гिचээгээл. За буруу үг хэлчихвэ гэж цензурдээд тэгээ ирсэн чи яг шоконд орж бүр юу ч тархин ажиллагаан байгаад чихэн шүүгээд хүмүүс фокус нь алдагдаад тэгээ эренгүүд нь ёстыг эрхмэн шиг хаяад сутахаар босгож авч тэгэл дотроо бодож ирсэн гэсэн. Юмаа зарлал байж байхдаа хизээч дахиж би хөдлөхгүй хизээч дахиж хөдлөхгүй гэж дотроо бодоод Гэж ялгаатай дуусгасан юм байна. Аргуус тэр чинь ингээд хөдлөж байгаа өөлөөс нь мандгадсан хараа суугаад ахлаа чи ингээд хаа суулгаж игээд яг хөдөлгөөд олботой бит хоёр бүр одоо ингээд одоо юм хөтлөхөр манайх ингээд төгжрэл амир те тэгвэл цагтаа бид нар очдөг шүү дээ одоо те бүр нэг цаг магийн өмнө очиж сууж байгаа амар те тэр чи өмнө нэг удаа 18 цаг тэглэх ёстой одоо нуугаад яхин те витамин группийн шинэ жилийг авцсан хоёлаа аваа нөхөр хоёр хөдлөөдөг окей гэж та хоёлаа тэгсэн чи 19:30 минут 100 зам дээр хоёлаа Марш таавны тэнд нэг том ивент хоол байсан шүү дээ тэнд Марс ли үлээ тий. залгаад байгаа юм чинь. Яасан? Хүмүүс ирсэн, захирал ирсэн гэдэг ерөөсө 18:00-аас 7:30 хүртэл залгаж байгаа шүү дээ. Бид хоёр замдаа ингээд бүр машин бүр таг заяа бүр бүх машин ямар ч машин явахгүй. Хоёулаа замдаа хувцас солио. Би чигээ хажуудлын хүн юм автобус тавьж хүмүүс гайхаад сараач мараач юм шиг бант машина барьж байгаа. Петер нь тавьчаад хөвжөөд хоёулаа хувцас наран содон хойно палаж өмсөд хоёулаа 7:45 гээд хоёулаа гүүгээл яваад орсон чинь чив чимээгүй цагаан гэрласаац игээд байгуулгаар ингээ хүлээгээд бүр шинжили шоу сайхна тийм дууч байхгүй. Тэм ч юм уу гэсэн. Пампара тавиараад микрофоно шүүрээд гараад биерэн сүмбэр ороод гэсэн чи ихний ирээний хас болоо хоцож ирж. Тэгээ захирал дээр өрөхгүй юу? Захирал тэр таныг үг хэлээ чимээ тайснаа өрж гинэ амарж гинэ. Алгадаши үг таав гэсэн. Нэг ч хаалгахгүй. Бүгдээрээ ингээ бит хоёр ингээ хараад тэгсэн чи захирал ингэж гарч ирсэн шүү дээ. Ингээд надаас микрофон авах та. Тэгснэг үгээ хэлчихсэн. Ингэж хараад байгаа юм. За тэгээд нээсний мэдэгдээ гэсэн микрофон над руу маяг шийдсэн шүү дээ. Тэрнээс за цагтаанд очие те. Юм үйл ажиллагаанд ямар ч юм нэг юм уу 2 цагийн өмнө очоосоо. Тэгээд нөгөө унтсан юугүй чинь те ингэж босгоно гэдэг чинь. Тэгээ ерөнхийдөө тэр онд чинь ингээд нэг тийм нэг базаад байгаа нэг зохион байгаа чинь дунд нэг юм усууд байдаг аахгүй. Тэр усуудтай дуулцдаг аахгүй. Хоёул хамттаад болъё. Тэгээд тэр үнийг өөрийн төлөв болгочихвол арай тахын тавьж.
Бас хоцрох тухай ярьсан чи одоо энд нэг хүн ирэх ёстой байхгүй юу? Бас хоцорчоод. Тэр хүн хэм бэ? Манай ангийн дэмдээ. Яг нэг ангисэнтэй сайн мэдж байгаа. Би бас ингэ дотроо балбалцаад ингэ бодоод байж байгаа. Манай дэмдээ яач таа гэж санал руу нэлээд болгоор хараад байгаа байхгүй. Энд ингэ суугаад бас хоцрох тухай ч юм уу хөтлөх тухай яг энд ярьж байгаа хэрэгтэй. Манай эсвэл хөтөлгөөтэй байна уу? Эсвэл замда троллейбус тасарсан гэж одоо байхгүй ш троллейбус. Оюутан байхад бол байнгын троллейбус тасраастай. Орж ирэхдээ хүмүүс нэг аргачлалтай. Тэндээ аргачлал юу вэ? Дээрээс ингэ дүүчлээтэй төсөж байгаа. Тэр ингэ салцсан байдаг. Дэмдээгийн суусан троллейбус тасардаг байхгүй юу? Одоо 40 хүртэл халуураагүй троллейбус тасраг одоо яаж болж Нэг шинэ арга. шинэ арга. Цаас ирж байгаа юм шүү. Хадад хөгжим сонсогдоод байна. Яг тийм битрэгтэй дээ. Deiris tulaitunum Argumiltin masayon londrak ekhuyi Odamorgon chiurondon Sorgach husel Orgach burde ujem harvat mandava Тайван байлгыг хүнийг таныг бүгдийг ургуулж дөрүүчээ Айлг дүүрэн сэтгэл нийцэн итгэлээрээ найрууд элгэр мөнхийн тайвна хамгаалъя Хүний үрс хүчтэй төрсөн болохоор ардагууд амар тайван амьдралаараа ариун чихэр тэнгэрийн дор жаргая Чи яаж зинжих вэ? Самаар зүргээ шууд дуулаа. Биш би ч одоо их сургуулийн багш хүн шүү дээ. Шалгалттай байгаад одоо яаж. Шинэ аргатай бол. Та шууд ингэ дуулаад орж ирэх байсан юм шиг бол. Та бидний өндөр. Гэхдээ надад хэлсэн юм а яг шалгалтайгаа би жоохон гоцорч орно гэж очноо гэж хэлжсэн. Би та нарт хэлээг байхгүй юу? Яс баахан юм үтцэн үү? Эндээс хэлсэн дээ. За 12 сарын 31-ний өдөр шалгалт авдаг юм байна. Наа. Нэг сарын 10 хүртэл авна. Та юу уух вэ? Кофе уух уу? Цаа уух уу? Ундаа уух уу? Пепси уух уу? Тэг. Чөлөөтэй хийгээд дуугаараа манайхан нэр би сая нэг дуу сонсонгууд яг за дэмдэгийн дуулдаг дуу яг мөн байна да. Манай дэмдэг чи иймэрхүү дууг их дуулдаг байхгүй. Бид нар ч нэг бас л 90 он жинхэнэ хөтөөгөө та бужигнуулж явсан. Тэр үед бас одоо нэг шинжилүүд их гоё болдог гэсэн. Олон байгууллагын шинжилүүд те. Тэр үеийн акул хөтлөгчнөр бол бас одоо тэр үеийн одоо бид нар ч одоо ингэ янз бүрийн шинжилгээ арга зүйн яам жоохон байдлаар зохион байгуулдаг. За тэр акул хөтлөгч гэл манай аа юу байна да. Одоо бид нар чинь сэргээш мэргээш хийгээл тэр чинь 2000 оны ихэр штэ. Тэгэхэд манай аа юу өдөрт 2-3-ыг амжилтдаг байсан гэж байгаа. Тэр үед төгжрлөг байсан баг. Би өөр ингээл жагаад бүгд 7 30 өвлийн үгэн бэлэн байгаарай гэдэг шин. Чи ер нь өдөр рекорд нь хэдэн өвлийн үгэн болсон бэ? Би нэг 8 газар л явж ирсэн юм. 8
Сайн байна. 8 газар. Тэгээд тэнгууд одоо ингээд нөгөө газрууд чи ерөөсөө өвлийн өвгөн гарах цаг нь 7:30. Бүгд 7:30 байх хэрэгтэй. Тэгэл Тэгэхээр ч одоо Эхний 30% нь шагналаа өгсөн шүү дээ. тэгээд өвгөө бүх стационарууд ерөөхдөө адилхан байна. Амт хөгжмийнхэн бас өөр хэцүү шүү дээ өргөө. Дандаа тэдний чинь явсараад хамгийн сүүл 10 марга үед 9:30-аас 10-ийн хооронд амт хөгжмөгээ тавьчихдаг байхгүй. Тэгэхээр нөгөө хэд чи те. Тэгээд соолоо дуучт бас гайгүй. Би тэгтээ сая бодсон энэ бас энэ шинэ жилийн тоглолтуудаас өвлийн өвгөн засан охин хоёрын тоглолт нь их амар байд юм болов гэж бодсон. Сая бид нар нэг одоо хамтран ажиллагч нэг байгууллагын шинэ жилд очсон шүү дээ. Одоо бидний сайн танил нэг жүжигчин бүсгүй маань ингээд нэг 10 минут байж одоохон ингээд гардаг байхгүй. Тэгээ айгүй хурдан орж ирнэ. Тэгээд би өөр гайхал чи юунд яваад гэсэн чи одоо чи тоглолтоо би нөгөө юунд явж байгаа маа гэж тэгдэг байхгүй хаагинд явж байгаа маа. Аа за. Тэгээ байжсэн чинь гэлс амжуулаа ороод ирсэн чинь натаа хамт сууж исэн хөтлөгч залуу тэгж байхгүй юу. Манай бас жүжигчин залуу эдгээр өстэй амар шүү. Бид нар бол нэг газар хадагддаг. Энэ засаа өхөө өвлийн өнгөч өчнөө газар ингээд орж амждаг байхгүй юу. Чи ямар инээд төрөд. Гэхдээ бас өвлийн өвгөн цасаа охин чи амар юм билээ шүү дээ. Уг нь яг бүтэн хөтлөөд нөгөө ритмээ яаж өсөх хөө яах вэ их нөгөө дуучтаа өмнө хойно яаж зохицуулах вэ гэх нөгөө нэг зохион байгуулж байгаа шинэ жилийнх нь комиссийнхны бас арга ивийг ол наашин цааш нь гэх гэж тийхгүй нервтгүй амар сүүлийн үед чи бас нэг байгууллагууд намайг цасан эмигнэр аваад энэ нөгөө нэг Gem International гэдэг компаниас анх гарч ирсэн та ингээд манад юу цасан эмгэн болоод өгөөч гэдэг. Өө тийм үү сонсож байгаагүй юм байна. Аюу гайхаад. Тэгээ Санта Клаусын нөгөө нэг улаан ийм даашинцтай. Тэрэндээ би их дуртай. Тэгээ цагаан өстэй цагаан бэлээтэй. Тэгээ намайг тэгээ орохоор хүмүүс эхлээд мэдээд таньдаг байхгүй юу. Тэгээ хамгийн сүүлд болсон юу болохоор нөгөө нэг гендерийн асуудал гэж сүүлийн байгууллага өвгөн юусаа авдаггүй газар юм байна. Тийм болохоор бас цасан юм ингээд болсон. Тийм юм билээ. Өнөөдөр орой та хаана ивтэй байна? Би таныг Эхмэж бас инээдтэй өвгөн болдог ш тас зүгээр өвгөн дондор нь ямар тавгүй. Тийм бас юу юм билээ. Цасан эмгэн болоод тэгэл бэлгээ өгчөөл нөгөө нэг номероо хийчихэл тэгэл гарч яваад ингээд хэсэг хүлээгээ сууж байгаа гут унаа машины хүлээ сууж байгаа чи юу юм бэл. Амар амгалан тайван гоё. би нэг шинжилээр өвлийн өвгний одоо нэг гоё бэлэгдлүүд өгдөн штэ тий цан хөөрөг савсах цасмусны орноос гэл гоё ингэж үгээ хэлээл тэгэл гарахтаа очих газар олон уулзах хөөхөд их тул гэл тэгдэж штэ нэг удаа байгуул руу орох гэсэн чинь цавууга мартчихж сахал салаад унцсан нэг газар орчоо замд явж исэн сахал салаа унчихгүй юу тэнгуут нь яах вэ гэж хагаад нөө цас охиндоо хэлээд за чийл нэрийн дуудаа шүү орой шүү гэл тэгэл орс сахлаа югчгүй юу ингээд тэгээ үг хэлэхгүй тэгээд гаднаас ингээл орс тайзан дээр гараад нөгөө өгнүүдээ хэлэх юм байх гэл хүмүүс ингээл чинь байгаад байсан охин маань өвөө маань ирлээ бэлгээ өгөх гэж байна гэл тэгэл явсан шүү дээ эвгүй идэг юм дээ Зарим газрууд амар сүртэй байдаг та. Тааштай манай захирд компанийн дээр буруу байлгүй гэдэг бүр тэхээс тэгчээс нэг юм газраас би гараад нөгөө шууд яг бас л жоох хоцорцсон. Оронгуудаа захирал тонглог муулаа гэдэг юм уушаал шууд гараад нэгээл за ингээ шинжил баяр мэглээ ингээд компани захирал хадагтай тонглог таныг урьж ирсэн нөгөө эрэгтэй хүн байсан юм байна. Тэгэл яс нөгөө нэг ард талд өжөөс 2 3 зохион болооч нэг хүүхнүүд байсан. Хараач та яс нодлыг яг ингэсэн байхгүй гэдэг. Тэгээд нөгөө бүх нөгөө нэг юм чи хамаг наастар тэгээд захирал нь тэрэндээ амар эмзэг юм байна. Хөөе. Яа тэрийг нь бүр хэлээрээ тэр хөтлөгчтэй хэлээрээ гэдээс нөгөөдөг нь би нөгөө хоцорч ороод нөгөө хэдэн жургад хад хэлгээ марчихгүй юу. Тэгээд хамтдаа бүр бөөнөр ягаа тэгээд тэр шин захирал нь бас яг тэр амар уурлаа. Тэгээд нөгөө төмбөц юм чи хэрэгж босохгүй ингээд би арга ядаа захирал дээр нөөч тулгаал хоёулаа хамтдаа дурсамжийг дуулъя гэдгээд бас болоогүй. Надад яг юм. Тэр арга хэрэглээд та босоод ирэхгүй хоёулаа хамтдаа дуулъя гэсэн чинь Биш захирал нь ууралдаг захирал гэдэг юм гэсэн. Минийх болохоор инээдэг захирал таарсан. Би хадагта ууган цэцэг таныг урьж юм гэсэн эрэгтэй юм сахалтай хүн гараад намайг угаасаа ингэдэг юм оо гэсэн. Айгуу сайхан сэтгэлтэй захирал ууж өгөх. Тэгээ би бас хандарсан ч тэгээд нөгөө магнаах чинь бас ерөөсөө шинэ жил хөдөлдөг шүү дээ. Юм хөдөлдөг. Тэгснэ. Угаасаа миний хамгийн анхны шинэ жил яаж гадаад нэртэй компани байсан юм уу. Тэгээд би тэрээс юм хөдөлгөө болсон. Яасан гэсэн чи Махимпкс дээр очив байл та. Тэрийгээ зүгээр хэлчихгүй. Максимпкс гэсэн шилж байгаа. Хүмүүс нэрэлтэй. Тэгээ араас нь үе тийм өгнүүд байсан гэсэн. Ямар яасан юм консерватив ямар юм ингэж яаж технологийн юу ингэж тэгснэ нөгөө энтерпренер гэдэг дандаа тийм гадаад өгнө. Тэгээ баг панк гэсэн.
Marxist implicit гэж нэг айгуу гоё хэлжээ тэгээ байхгүй. Магнач бас тэгсэн шүү дээ. Any people гэдэг үг гэдэг шүү дээ. Тэрийг апо error гэж үзсэн. Хот гэдэг годож дэвчсэн байдаг шүү дээ. Тэр дөө нотрод нааваа. Юу гэж байгаа юм чи хот бод гэж байгаа. Нотрод гэсэн. Театрт байхад энэ үлзийхөө оноо хоёр дандаа өглөө болгоо нэг гэж очиадаг байхгүй. Тэгэл нэг удаа үлзийхөө оноо ингээд амар зочиож. Тэгэл үлзийхөө дараа нь анаг гайгүй тэгэл цав цагаа хувцсан өмсч ирэл ингээд зочиочжээ. Энд оноо гэж сүнсэндээ хэлсэн юм байна. Би минь өвдөл тэгэл гайгуудаа гэд ламд очиод үзүүлсэн чинь цагаан хувцтай гэсэн юм. Сүнсээ наваа явчихсан. Комбитэй гэдэг. Комбитэй гэдэг. Сүнс туссан. Манай дараа нь зэт даашаа фотолоор гэдэг амжилт. Үлзийхөө тий анаа миний толгой өвдөө би дотор муу өглөө гэдэг. Эмнэлэгт очиод хорлогод авчаа үзгээ. Би тэгэхгүй юу. Тэгсэн чи үгүй өглөө очиноос хойш гэдэг. Амар их байсан байх. Тэгээд үлзийхөө оног шүлчиг аваа. Миний сүнс чинь ингэдэг байхгүй. Өглөө алган цочоосороо бүр гараад буцаа орчдөг болсон. Оног ерөөс цочихгүй байж нэг цочихтой бүрэн гараа яцсан. Тэгээ ер нь одоо ингээ нөө театр дөнгөж сургууль төгсөө театрт орсны дараа бол аягүй мацалдаж хөөцөлдөж идрэх тоглодог байсан тий. Би одоо энэ үлзүүхэд энэ хоёроор л боддог байхгүй. Энэ чи эхлээл ингээ хөөцөлдөж их тоглодог байсан. Сүүлдээ юмар шидэж тоглодог. Юмар шидэлцээ хөөцөлдөх юм болоо тэгээ юм авч шидэж. Тэгээ сүүлдээ үгээр би нэг хатаас ингээ ямар хатаа энэ тэр дахиад. Ярих ядраа. Тэр үчиг юм там урт түрүүтэй гуталтай тахилгаад ийм урт. Тэрнийг түрүүнээс барил эргүүлээд аваад тэр оногдвол шууд ухиштэй. Тэр чинь нэлээд том. Мом гэдэг шиг түрүүнээс барил эргүүлчихэж байгаа юм чи. Манай хошин урлагийнхнаа саксны тэмцээн болохоор чи бүр өлзий ихчээс ойртох бөмбөг авахд бол тойроод манайхан чи ирсэн октод залуучууд чи тойроод ингээд өлзий ихч зүгээр ингээд каран шиг юм явж байгаа. Орд ирсэн тэгээд дунд бүгшөр явчихсан ингээд байсан тэр явж байгаа. Нөгөө чи Атгаа хийдэг бараад гэсэн. Одоо ингээд гомоо баяр баяр атгаа өдрүүлэх зэрэг мэддэг болсон ойртохгүй. Дөнгөж шинэ орж ирсэн хүмүүс бас гисэг жоох ингэж хаад хоёр ахуулаад тэгээд өрөхөд шууд мэдээл. Тэгээ үлзий чи бүр тамир тэнхээ гэж бүр найгүй. Амар шалтгаан. Тэр одоо саксны тэмцээн дээр үлзийг намайг ингэж нөгөө дохоогоор яваад миний хавиргыг хугалчихдаг. Тэгээ би ингээд хавиргаа хугалснаа мэдхгүй оройн ингээд одоо шоундаар бүжиглээд ирээд мэрээ бүжиглэх байсан юм аа. Бүжиглээсэн чинь би улам өвч ороод болдгоо. Шин унд чадхаагаад бүр амьсгалаар энэ рүү өвдөд болдгоо. Тэгээ ингээд зүгээр болчих байхдаа ингээд яг нэг юм орцсон юм байх, хавчуулсан юм байх гэж бодоод исэн чинь зүгээр болтгүй. Тэгээ бүр өвдөд бүр улам өвч ороод ахын гаашаа мараад эмнэлэгт очиж үзсэн чинь хүүята хавиргаа хугалчихчихгүй. Ямар таахад тэгээ би нэр яг үлзийг цогсны дараа энд нэг зүрх урагдах шиг болсон байхгүй ингээд нэг юм тас гэл ингээд нэг юм би ямар сони зүрх тасрна гэж байнааргүй ямар сони ингэж бодчих тэгэл цаашаа тоглоог үзсэн чинь хавир хугарах тийм мэдрэмж төрсөн юм байна да. Тэгээд үшээ үлзий чи миний хавиргыг хугалсан байж тэгс. Та худлаа ирээ тэгээ юм. Дээдсэн чинь хугалж байгаа ирээд бүжиглээд ингээ яжсэн чинь нөө манай шоу дуустгүй бас сунгаад тоглоод идэг би чи бүжиглээд идэг хавирга идэгдэггүй. Тэгээ энэ чинь хөдлөд ахаар чи энэ хавирга чи идэгдэггүй юм байлээ шүү дээ. Хөдөлгөөнгөө уулан байх хэвээр. Тэгээ яжсэн чи бүр өвчөө ороод. Бүр өвчөө ороод ясан чинь нөгөө энэ игч чинь тэгээ шүн унтаж чаддгүй байсан чи манай дүү миний доотлох хэрэгтэй дүү чи надад их халамжтай л да. Ирээд тэгээд намайг загинлаа. Суулгацсан надад нэг юм цаймаа хийж өгöd суулгацсан арайч тэ өдөө насалчаад гэл намайг загнаад хавирга хуглан сагс тоглоод бахтаа яадаг ингээ. Тэгээ хожихоор юу гэдээ? Гэл тэгж. Тэгэхээр би ингээ медаль. Ингээ баярын бичиг гэл тэгсэн чи тэг шар төмрийн төлөө хавиргаа угалчихж байгаа мó гэж бодоод. нэг удаа бүр 280 хилийг өргөсөн шүү дээ. Яаж өргөсөн гэж бодно. Бид нар нөгөө театрт байж байсан чинь
Чаатаргүй. Уран сони юм хийгээд дөрсөн боогч тэгээд авах. Сони тийш ирчүүд Тэгээд би үлзэх үгийн дээр одноо гарч. Тэгээд хоёр талд он хийж байлаа. Тэгээд баавгаш бүх хүнээр дээр наваад хоёр гарнаас нь бариад тэгээд санжин удаа Манч үтийчэд манчаараа биндэ ташгүйна нэг нь бууч. Намаа хуугаар ганцаараа үлгөөд тэгээд хүчтэй шүү. Сони юм хийгээд найруулж тэгээд харна. Бид нар эмхтэй хүнээр амар хэл өргөж чаддгийг харуулъя гэдэг. Чи хийхдээ үгүй дээр отгоо гаргаад би хоёр талаас нь гараад тэгээд үлдээ тэлэрүү түлхээд тэгээд ирж байгаа. Тэр одноо хоёр талд нь онон битэр нэг хүн Яг нэг иргсэн. Яг нэг иргсэн шүү. Тийм амар. Яасан мохоо нэр төр дуртай шаа. Тийм хамгийн найруулагчтай таалагчих гал. Тэгээ мөн найруулагч минь өөр ингээ үзэж бүр хөмсгөн зангидсан. Бүр ингээ айгаад хэлсэн юм шүү. Манай үлзэгч бол байдаг шүү дээ. Ямар сандаа тэр нөгөө гойг нэг бичлэг яваад байдаг өстэй. Түүцтэй байхад нэг юм бал ингэдэг. Нөгөө тог зохиулдаг. Тэрэн дээр хөдөлмөрийн баатар, цагаан баатар хүртэл ээжээ гэсэн чинь үлзэгч гэсэн шүү дээ. Яа та. Юу байна сая нэг юм зөгчөөгүй юу гэсэн шүү. Гоороо шокнд дараад тог зоохгүй өнө гэсэн чинь харин нэг жирдэх шиг боллоо. Өгдөөс нь дэлхийн авраг хүн ээжээ гэдэг ихчүүд дэрийг анзаарахгүй. Тийм л хүн шүү дээ манай үлзэгч. Хүүний характер ус тийм манай ааяч бол айгүй тийм эмгтээлэгчтэй ингээ ерөөсө Би чи аягчтай дээр тайцаар тоглохоор яа хамаагүй үржгүүдэй гэд жоохон яаж гоо аягч орж ирээд гэдэг. Шагаа. Чи чи хөдөөний хүн их тийм яхэр чанга байна. Зөөлөн гэдэг. Би тэг айгаад үрж чадахгүй. Би чи тайцаар гаргаад нэг контрол аваад хамаагүй ингэчгээл аяар. Яагараа. Тэр орж ирээд нэг хоолой сур гараад ирсэн. Шарсан цацаг тэр үчи яасан бэ? Тэр хоолыг март аяагч дуусгах гэж байна. Аяагч гоё дуулдаг. Как теперь не веселиться, не крестит от разных бед. В нашем доме поселился замечательный сосед. Мы с соседями не знали и не видели себе, что у нас сосед играет на кларнете и трубе. Ба-ба, ба-ба-ра-ба-ба-ба, ба-ба-ра-ба-ба-ба, ба-ба-ра-ба-ба-ра-ра-ра-ба-ба, ба-ба-ра-ба-ба-ба, ба-ба-ра-ба-ба-ба. Утром зазвонить будильник, мне будильник ни к чему, потому что доверяю я соседу своему. Рано утром на работу он меня разбудит срок. У него свои заботы, начинается урок. Ба-ба, ба-ба-ра-ба-ба-ба, ба-ба-ра-ба-ба-ба, ба-ба-ра-ба-ба. Никто музыку не любит, очень злятся, но и пусть. Но зато мы эти песни заучили наизусть. Я все больше привыкаю, и поверьте мне, друзья, никогда не засыпаю, если не услышу я. Ба-ба, ба-ба-ра-ба-ба-ба, ба-ба-ра-ба-ба-ба, ба-ба-ра-ба. Красивые девочки. Энэ дуу чинь болохоор нөө утга нь айгуу сайн хөршийн тухай дуу тий. Тийм байна. Соседын тухай дуу тэгээд сосед нь гарч цай бүжгэлээ. Сосед нь гарч бүжгэлээ. Чиний нөө сосисны тухай биш үү?
Ардиас аяг чи дуулж яхад л үгийн харин бодж илээ л. Тий. Харин өглөө сэрүүлэх хэрэггүй хад хөршөө дорж байгаа хөгжмөр сэрдэг мэлдэг тий. Тэгээд би ч юм сосис хийж өгөө гэдэг. Сосисны өнөөс сосис хийж. Арстай гоё штэ тий ер нь арстай гоё. Би сая харин шагааг хараад бодж илаа. Бас айгүй хөрхөн өгтөж авал энэ бас эмэгтэй хүн одоо арга ивийн хөвтөх олчдаг байхад. Ягаад чи тийм юм бодол төрлөө гэж зурас. Ер нь октодтой эмэгтэйчүүдтэй харьцаж байгаа байдлыг хажууд нь суусан чи савндаа онгоолгож өглөө ширээ арчлаа. Антай шинэ жилээр таарсан. Тийм цуг юм хөдөлж байгаа энэ нас дээр чинь Тийм үү? Тий, шинэ жилээр хоёлаа яг ер нь бол яг нөө би тэр шинэ жилээр өвлийн үгэн ер нь яг би нэг яг нэг одоо ерөнхийдөө мэднэ нэг ТV5 дэм хөдөлдөг би ч нэг театрт тэгэл байж байгаад яасан чинь хамт шинэ жил хөтлөөд хоёлаа хамт хөтлөөд тэгээд шинэ жилээр ягаад чи шинэ жил болохоор л хантайгаа танилцсан санаанд орчдөг юм. Тэгээ хоёлаа хамт хөтлсөн чинь ингэсэн би ч яг нэг 10-д явах гэдэг үсээ амар гургуулсан. Тэгээд нэг 90 гад ягаад нэг тэр үед явдаг байсан да нэг баг хөдлөгч болгол хэлдэг өлдөө мөрний хэмжээтэй заавал тэрийг одоо насаа ярьдаг байхгүй чи тэгэд нэг юм сэгсгэр үстэй амар туранхай нэг 10-д явах гээд амар 10 жил асцсан. Тэгэл орж ирсэн л амар тэр нэг юм догоо оргоод мөргөөд гэсэн өөрөө амар ууж муугаад Тэр нь таадаг. тэгээ бид тэр нэг шулуун таа айгуу тийм шулуун тэгэл айгуу тийм сэтгэлтэй хөдөлж байгаа гинэ. Шууд бүжиглцгээ тэр гэсэн өөрөө шууд өсөрч бууж нэг шинэ жил хийж байгаа улсуудтайгаа дунд нь орж бүжгэл одоо өдрүүд нэг тэхгүй шүү дээ нэг учиргүй тэгэл хөдөлгөөгөө тэний болохоос учиргүй хүмүүс нь тойрог дунд ороод тэр чинь нэг бацаа майсан ч болоо тэр хүмүүс гүн сэтгэлтэй л өстө дунд нь орж бүжиглээд өөрөө нэг юм ороод гаргаж ирж ороод мороолт явуулж мавуулаад үзүүлээс хүүхнүүд мөгнүүдийн хөдөлгөөний хажуугаар бол ядаргаа байгаа даа тэр ч амар тийм сэтгэлтэй хөдөлсөн гэсэн. Тэр нь таалагдчихгүй юу? Айгүй юм дэг сэтгэл гаргадаг юм байна. Тэр нь таалагдсан шүү. Тэгээд тэр өөрөө чи бид тэр хамт хөтлөөд тэгээд чамаад гэж бодсон. хамт хөтлөөд тэгээд илүү одоо нэг Тэрнээс хойш дахиж хэдэн удаа хөтлөө байсан. тэгээд тэрнээс хойш бид нэлээд олон хөтлсөн. Нэлээд болоо. Тэгээд жоохон хамт хөтлөө тэгээд яг шинэ жил гаргахаар л хоёулаа хамтдаа хөтлөө. Яадаг гэдэг шагаа чи нөгөө уулзах гад өшөө шалтак гаргах гад өөрийнхөө мөнгийг насаад өгөөд идэг л юу гэлээ чамааг авъя гинэ. Хамт хөтлөхгүй л нөгөө нэг үг нь ганцаараа л байхгүй юу? Хөтлөхөд хос хөтлөгч гинэ. Тэ хоёулаа ер нь арга барилаа олцлоо шүү дээ. Тэгээд ерөнхийдөө нэг партнер болсон. Тэгвэл би эхнээс нь ханд цагаан гэрийн уурал их дэлх юм гээд над насааг өг яваад нэг ерөнхийдөө жоохон би өнийгөө ингээд бас мэдрээд эхэлсэн. Тэнгүүд одоо тийч ганц хүн гэлээч би чи өөрхий одоо тэр өдөр 500 хэлдэг байсан бол талыг нь хүнд өгнө шүү дээ. Тэгж олж авч шүү дээ. Сачаас гоё арга байна тий. Би бол анх одноог найрж явахдаа бол ямар ч мөнгөгүй ресторанд өрцөн хүн шүү дээ. За одноо юм чи өөрт нь мөнгө байж байгаа. Их студийг байгуулсан хүнд өөрт нь мөнгө байж байгаа. Би ямар ч нэс өнөөдрийг алдахгүй л уулзах хэрэгтэй. Тэгээ нэг тэр хүнсний хоёрын тэнд байдаг нэг юу байсан юм а ресторан байсан. Тэгээ тэрнлүү дагуулж орсон. Тэр нэг доошо подолор. Чи намайг хаашаа дагуулж яваад байна. Тэгсэн ямар газар байсан гэлээ. Үгүй тэгсэн чи юм харанхуй. Ийм их классик. Гэрэл мэрэл байхгүй. Хүмүүн байхгүй шахуу. Тэгэл би гахал хүшин чи ямар газар оруулч вэ гэсэн чи өөрөө хөнгөө. Зүгээр гэдээсэн мэт нэг олон хүнд харагдаж яах вэ гэдээсэн тэр энд хүн баг ордог байхгүй. Нэг орой бас ийсэн тоглолт нэр гэл нүрээ удаас үзчихэ. Темка орой гот хоёр юутэй гэлч тэгж бүгд нөө ирчүүдийнхээ нөө ширмний юу татав. Яас юу ч үзчихжээ зүг шууд харин шүү гэж. Дөрүүлээ нэг орой жоохон караоке тоо. Тэгсэн чи орой бисэр чи караоке дээр аль караоке дээр яваад болсон чи манаас бата болгоо ирсэн. Зургуудаа бид зургаач хос хосоор караоке шота. Зургуудаа оройн караоке дээр. Тэгэхэд бүгдээрээ баг хилцгээж исэн батаач булгаад байгаа ихлээр би тэр Булгаа хоёр шинэ гэрүүл бид хоёр бас шинэ гэрүүл. Тэгснэ бүгд ихсдэгэд байгаа айгүй та хоёр орой юутай? Айгүй тэр ажил байж л юм. Юу ч үүсчихээ яасан. Хайцаа. Дөрөвдөө орой нэг
караоке тоо. Тэгээд караокед ороод та дуудаад мэдэрч та балаа авч байгаа. Тэгээ ер нь бас ирчүүд их зайлтай те. Тэгээ дөнгөж танилцж явах үедээ пиамааг уул гэдэг те. Одоо яг пиа уух уу гэж маргач надаас аюу их санаачлагтай пиа уух уу гэж асуудаг юм чи одоо бити уул доо. Амар уут юм. Нэг пиа бараад нөө чам захгүй шүү дээ. Ходоод чинь чи. Гүнхэн нэр касо. Тэр нэг ихсэн гэдэг шиг Танилцж явахдаа пиа уух гэдэг байсан. тэгээд хамтдаа хөдлөөд өнгө сүүдрүүгөө ингээд ингэдэм юм бэлээ. Анх ч бол яг насаа төсөө хөдлөгч ингээд яг ачаалаа 50% байсан чи сүүдрүүгөө жоох ингээд олон хөдлөөд илүү ингээд танилцаад ингээд жоох ойрхон болоод гэсэн чи нөгөөх маань дөнгөд нээчээл. Тэгээд темпкэн нэг гоо нэг юугаас суучдаг амраачдаг гэдэг. Тэгээд ерөнхийд дүн нөрөөгөө өөрөө л авч явж байгаа. Арай чи гоо би бүр гоо гэдэг байхгүй. За өндөр өсгийтэй юм те ингээд миний айрч нэгээр удаан тайзан дээр зогсоод яах юм шиг сууж гэдэг айл бол гарын өрөөнд жоох ингээд суулгах. Сүүлдээ нэг өдөр над руу уурсан. Юу би гарын юм нэрээ та. Би бас хөтгмөр өштэй. Бүр амаа ингээд яслуудаад үс хэцгээ ингээд падал мадаар би бас энэ хүн харагдаж байгаа юм ярмаар би гайхаад. Тэр нөгөө айсаж хаарцаас хоёлоо хөтлөн гэж нөгөөд нэгээ суугаад гарчсан бас санаа зовд би гарч. Ур чадаргүйгээ сулгах чад байгаа юм уу? Хүн чинь тэгж л ойлгож шүү өөрөө энэ нөгөө. Тэгснэ би тэр чи бас дөнгөж юм хөтлчихэж бас хоёлаа нөгөө нэг хитэн дуутай. Нэг хэдэн дууны фонограм олж аваад нөгөө очиж нэг найрамдын нөгөө дуу хөгжим боксээс хүн байхтар очиж хоолоо бичүүлээд. Хөөт хоёроо дандаа чамайг хамгийн ихний бүжиг төмөд хүмүүс компани болсон. Хайртай чавья. Дууч мочд ирэхгүй байхад их нэмэр болдго юм шүү тий. Амар юу болдго юм бэлээ тий. Хөтлөгчнөр чи уустаа бас юмтай байдаг тий. Тэгээд нөгөө нэг байгууллагууд асууж байгаа ш тэгээ темка ингээ хөтлөхөө тэгэл та болно штэ тэдний өдөр завтаа байна нэ тэр яг уучлаараа өөрөөс чи бас нэг хүсэх юм ингээ та дундуур нь ганц нэг юу л байна дуу байна. Чадна гэдэг бас нэг юм давуу тал болж байгаа. Саяхан нэг юу байсан би нэг шинжил сонслоо. Тэрэн дээр баг зарим шинжилүүч нэг хөтөлбөргүй байдаг байхгүй нэг өөрхий бас санхүүгээсээ болдог юм уу. Тэгээд болж игэл дуулж молдог тийм барай ихтэй бацдаг тийм хөдөлгчнийг дурдсан. Нэг шинжил сонсон чинь бараг ганцаараа бараг бүтэн шинжил барьсан зөрөгтэй байсан. Тэгээд би бас энэ хүний ур чадрыг бас ширжил байлаа. Өөрөө хөдлөө дуулаад бараг тэгсэн чинь нэг тэр нэг шинжилийн хүн ирсэн чинь ханаа бараач нь яриад дуулсан чинь үгүй өөрөө хөдлөө дундуур нь бараг өөр ганцаараа бараг дундуур ганц өвлөө өгөл ирсэн баг бараг дуучин байгаагүй. Би тэгж тэр чинь нөгөө SS гэдэг нөгөө хоёр газар ингээ хуваагддаг тийм нэг газар байдаг шүү дээ. Энэ талд нь А танхи, энэ талд нь Б танхи. Би Б-д нь А танхимд нь сараа агч ариуна яа лавга харгил лавга тэгэл намдас Д гимиг бүгд ирэл хөрхи дунднаас хамгаалагч гэсэн ш над дээр таач өстө зүдэрч юм. Хүс асгаа уталц ганцаараа тэнцтэй өмч байгаа. Төрөө нөгөө танилцсан гэж ярьж ирсэн шүү дээ. Бүгдээрээ одоо ингээд урлагийн хосууд сууж ер нь тэгэл бараа тэрийг нэвтрүүлэхт орохоор аюу их асуудیں۔ Бас үлзий хүүд өслөө хоёрыг асуугаал харагдтiin тий. Тэгээ энэ хоёрыг ерөөсөө асуудаггүй байхгүй юу. Тэгээ ер нь би боддtiin ер нь яг яаж ах би энийг олж харсан юм бол гэдэг нь бас их сонирхолтой санагдаад идэв шүү дээ. Би одоо хамт нэг продакшнд байсан ирнэ нэг мэдээ хойно мэдсэн багхгүй юу. Энэ хоёр ч бас сайн нуусан. Сайн нуужиж одоо бас ил гарсан шүү тий. Тий. Тэр чинь нэг өдөр их ч өөрөө л ярьсан ш нь надад. Ерөөсөө их үүсвэр нь өөрөө байж байгаа ш. Би оюут байсан чи X2-ийн ардмаар бүжиглдэг, X2-ийн ардмаардаа бүжиглдэг. Тэгээ бид нар ч өөртөө баг бүхэл хамтлагийн ард бүжиглэжсэн тийм юм бол бүхэл продакшнуудын ард бүжиглэжсэн. Тэгээд нэг өдөр одногч яриад нэг цагаан сарын зохиомж байна. Чи хичээл ном чи яаж юм гэв. Оны дараа оо байж гинөө хичээлдээ яваал байж гэсэн чи. За чи нэг дуудахаар ирээд нэг яачаараа чамд таарах хуцуунар мунаар бэлтчихье гэв. Тэгээ миний цэрэг гоцус өмсөөл төрхийн үүдэнд аглаа ахтай хамт олон охинтой аав гэж тэлээ зохиомж болоод тэгэл эхнэр нь төрчлөө мөрчлөө гэж аглаа ах чинь тэнж үжиглээд сахар махар наац нэг болоод би хажууд нь цэргээс ороод ирсэн хүүхэн болж молоод тэгэл хоёулаа хоёр ихэр хүүхэдтэй тэврээл ингээд эхнэр нөхөр болоод баярын зохиомжинд ороод тэгээ бүтэн өдөжгөө хамт суучихгүй юу. Тэгээ бүтэн өдөжгөө хамт суусан чинь байхгүй тэгэл хараад ерөөсөө ингээд бодогдоод ерөөсөө чи нэрэл миний хүүхдийг төрүүлээд ингээд тэрвэрсэн ингээд хажуу суугаа би ч гэсэн хажууд нь суугаал гэдэг. Тэгээ яг тэр үед ингээд харахад яг энийг чих энэ хэсэг л нэг тэр сонин гой санагдаад заахгүй ингээд чихийг хараад дарж марж үзээд өдөөл чихийг оруулж ирсэн эмэг салгаа унагчлаа. Өө төгжээ нэг юу чөлөө нэг юм мултраад унтсан байхгүй. Тэгээ буцаад тогтдгоо. Тэгээ за яг байх зүгээр өгч би өөрөө дараа янзлууд чихээр би ч бас нэг манай ээж мэж бас нэг алт мөнгөний юм уу тий бас дэлгүүртэй ажиллаулдаг. Тэгэхээр алт мөнгөний дархантай арай ойрхон. За тэрийг янзлуулчих дагаад эмийг нь авчлаа.
Тэр чинь тэгээ шалтгаан болчихгүй юу? Эмгийн янзлуучлаа. Тэр дараа нэг холбоо ярих юу болоод тэгэл ангачаа тэрнээс үүдэл мессеж бичээл. Тэгээд бас ирчүүч амар тактиктэй байл шүү дээ. Ингээд зогсоо зайгүй амар их гэл мессеж бичээл шүү дээ. Ингээд байнга ингээд. Тэгээд тэрэн чинь нөгөө эмэгтэй хүн чинь бүр сурцсан иржэл байдаг гэл. Тэгснэ гид бичүүлчихсэн юм чинь. Тэгээд яа ч юм гэл байн уртаа шалгаж үзэл. Нөгөө мессеж 7 хоног таг алах. Шокнд албаар тэгсэн гинэ. албаар. Бас бодлогын чам. Тэгтээ өөрөө гэдэг тэр залуу яа ч юм гээд. Yes. Зэрлэг байж. Үгээд амдаа гэл. Үгсэн байна гэл. Ийм цаг хугацаа ийм хурдан өнгөрч जैन тий. Тэрнээс хойш ингээд нэг мэтгэд 7 жил өнгөрсөн биз шүү. Энэ хоёр маань одоо бүр 3 хүүхэдтэй тий. Ингээд амьдрал одоо эд гоё. Жинхэнэ гоё амттай дээр явж जैन тий. Хугацаас хурдан өнгөрч шүү. Нэг л мэтгэд энэ жил гэдэг хугацаа энэ олон жил яасан ч хурдан өнгөрдөг юм тий. Тэгэхээр одоо энэ хоёрыг харин гоё дуулуулж идэх үү? Тэгээ та хоёр одоо зөндөө хосууд бас үзэж байгаа юм чинь. Нийт хосуудтай зориулаад гоё аз жаргал. Гоё хайрын тухай дуулаад. Хоёр хоёулаа дуулмаар байна. Тэгээ Гоё дуудаа ирсэ. хоёрын Би одоо хажууд нэг хөгжим үлээчихгүй яа. бид хоёрын бас Монголынхаа мянган сайхан гэр бүлүүдэд зориулж байгаа нэг дуу одоо манай Балхаахын өвлийн дуу гэдэг дуу байгаа. За энэ дууг нэлээд хэдэн жилийн өмнө бас дуучин Сэрчмаа дуулж бас хүмүүст. Тэгээ Сэрчмаагийн ер нь өвлийн дуу. За сүүлд манай нөгөө Universe Song-гийн шүүгч Анна гэдэг Орос. Тий. Комолова гэдэг Орос. Яг Орос дуу юм шиг гоё сонсон. Орос шүүгч маань бас дуулж исэн тий. Тэгээ бид тэр дууг яг энэ зөвхөн эмэгтэй хүн зориулаад хийсэн дуу учраас ингээд нөгөө дуэт болгоо хоёулаа дуулахад жоохон бас ялангуй хэцүү байсан. Гэхдээ аль болох өөрсдийнхоороо бас хоёр хүн дуулж болохоор вариантаар дуулаад ирсэн байгаа. Тэгээд энэ дуугаа зориулъя. Хүүхэн тоглох юм уу? Тэгээд бөмбөр дарах уу? Надад дамдах найдын маргаашаа Үсэл бодхон надтай өгөөч Өгөөхөн намайг сэрэг үгийн угаанди Чамдаа Орос минийхийг сасан айван бичмали Чамдаа Орос ухайсан ханхун чирханда Sorry
байлаа сая. Одоо бидний чинь залуу байхад одоо нөгөө шинэ жилээр Итали дуунууд шөнө 3 өнгөрөөгөл 4:30 мөчөд гардаг байсан тий. Хүү бид нар чинь за тэрийг үзэхэд аав ээжээс нуугдаж үзэх нь үзээд за ээж аав нь жоохон залуулдаг сэтгэлгээтэй бол хамт үзээд бэлдээд хөр тэгж гардаг байсан. Тий. Итали дуу гэснээс хин бид нар нөгөө Итали Францаар явсан шүү дээ. Герман Итали Францаар. Тэгсэн чинь яг тэрний өмнөх нь бид нар чинь нэг попури гаргацсан байсан. Тэрэн дээр онон бит хоёр нөгөө Felicita гэдгийг дуулдаг байсан байхгүй юу? Una sera sapienza polo lucese lorada cafa гэлтэй. Аяг дуулдаг гэсэн. Тэгсэн чинь яг тэр Венец их гоё хоттой эргэн тойрон ийм устай. Тэгсэн чинь тэр таксины завь тэгэл хар завь нь их үнэтэй завь гинлээ гэсэн чинь нөгөө манай найруулагч хар завьаар яваад гисэн. Би тэгэхэд явгаа явж байхгүй юу? Тэгэл онон бит хоёр яг найз юм чинь. Хоёулаа ингээд яг тэр юугаар гүүрээр ингээд гараал явсан тэр завьтай залууч би яагаад чинь яг Felicita гэж хэлсэн байхгүй юу? Felicita гэж ингээд хэлсэн чинь оноо өөрийнхөө мөрийг дуулаад тэгс чи завьтай залуучууд бас нэг мөрийг дуулаад бид хоёр талаасаа ингээд дуулаад тэр талбайгаар дуулаад гүүрээ ингээд жоохон даваад бүр ямар гоё байсан гэж тэгээ онон чинь чанга хоолойтой хэлэх үү? Бүр онгироод бүр хасгарч дуулаад тэгээ тэрнээсээ залгаад тэр Felicita дууссан чинь онгироод аглуу бит хэд нөгөө нэг юм баг маскны дэлгүүрт орсон чинь Фигаро гэдэг хоёрч баг маскрууд өмсөж дуулж гарч ирээд үгүй тэр ёстой гоё хөгжүүлсэн шүү. Бид нар маазраа тэгэхээр тэр италичууд ер нь их тийм омог зүсэгтэй гэдэг юм уу тий халуун цустай юм байлээ. Тэгээд дуулангууд ерөөсөө гайхаж харах нэг ч хүн байхгүй өлгөж яваад бүжиглээд ороод ирж шүү. Зүгээр ингээд зүгээр цээж мэж сэгсрээ зүгээр нүд хамаа гэлцүүлээд яасан ч гоё мөс нүдтэй хүмүүс байдیں۔ Тэ зүгээр ингээд тий залуучууд нэ нэг гоё хар үснүүдээ зүгээр хойш нь ингээд нэг бужгар үснүүдээ ингээд тэгэл ороод ирд юм байлээ. Айгуу тийм юм уу? Итали дуу гэснээс нэрээ сая сүүл одногч та хоёрын нөгөө нэг бас гоё Итали дуу нэлээх газар аваад одоо сошиалоор бид хоёр маань одоо бүр дэлхий яаж солонгосын далайн ирэг дээр бас дуулсан байлээ. Тэгсэн ирэг дээр 2 дахь клип байсан шүү. Нэр тэр аягүй гоё дуулсан байлээ. Тэгээд бас сошиалоор нөгөө хандлт аягуус амар хүн үзсэн бас гоё байлээ. Аягүй сони юм байлээ. Амар их өртөг мөртөг байхгүй шүү дээ. Тэн чинь гар утсаараа хийсэн клип шүү дээ. Сая хүн үзсэн байсан. Юм хэлчих. Итали дуу сонсдог хүмүүс маш их байсан тий. Одоо Toto Cutugno, Pupo, Albano, Romeo Power тий. Тэгэл ер нь өстө маш гоё шүү дээ. Би та хоёрын тэр дууг сонсож амжаагүй мэн та хоёр дуулаач. Айдууны их шиг зэрэг хадаг өргөж. Одоо сонс. Тэр дугаараа та хоёр нэг айдууны их шиг зэрэг хадаг өргөж. Итали дуу гэдэг. Тэгвэл гоё бөмбөр дараад өчлөө дөө. Тэгэл та болно шүү дээ. Манай шагач өөр бөмбөр дардаг. Би ч бөмбөрний дугаард явдаг байсан шүү дээ. Нэр сонсон шүү. За тэгвэл та нартай зориулаад Би бас үгүй. за тэгээ л та. Тэгээ. Confusione pure dentro di te. Super pinotto si va. Il mondo molto piccolo. Se l'amore non c'è. Bastone, suono e canzone. Per una confusione pure dentro di te. Ma dopo tutto, che cosa c'è di strano in una canzone? Sarà perché ti amo. Si cade il mondo, ancora ci spostiamo. Si cade il mondo.
Жүжигчдээ баярлалаа. Бас нэр авьяастай шүү те. Шингээ 10 нийлээд ер нь шинэ жилүүдийг базаа явах юм болоо. Та хэдүүлээ мөнгөн дээр л баларх аа. Яа хин хэдийг авах юм бэ? Шин Дэмит театр ийм хөгжимч байсан шүү дээ. Тэрээс аюултай. Дэмит театр чи бүрээсээ бүх хөгжмийг дарж байгаа шүү. Универсал юм байна шүү дээ. Саксофон тоглож байна, бөмбөр тоглосон, төгөлдөр тоглож байна. Дээрээс нь дэмдэ ах чи бүх болох юм байсан юм байл шүү. Айн тийм бүр энэ дуу чинь Бүх эмч, жүжигч, яруу найрагч, ойдолч. Юу ярьж байгаа юм бэ? аав нараа азар гэдэг хочтой улсын начин хавгаа гэж юм байсан. Би хараа хүүхэд байхдаа дэмдээхийн тайлан тоглолтыг үзчихсэн. Ээж аавтайгаа. Соёлын төв өргөнд. Хязгаар тайлан тоглож байсан. Соёлын төв өргөнд. Дэмдээх. Тийм үү? Соёлын төв өргөнд. Тэгэхэд би яг ээж аавтайгаа ингээд 10 жилийн хүүхэд ингээд дэмдээхийн тоглолтыг үзэж байгаа. Дэмдээх Тибалтыг тоглож ирсэн хэсгээс үзүүлээд араас нь X дүүцийн нөгөө нэг номер өгдөг штэ. Хадам ээжтэй юм. Коёра. Энэ мохэд ята намайг дамжиж нисгэн гэдэг номер өгдөг штэ. Миний хүүгийн Копенас гэдэг номер. Тэр мэрийгээ тоглоод. Тэгээд дуулж муулаад ингээд тэр бүр амар гой тоглолт болчихсон. Би тэрийг Дэмдэгийн Тибалтыг одоо ингээл яг Ромеочлуудад тоглоод дэмдэг яхаа хүүхнүүдтэй амар ямар гоё залуу байна минь танилцуулаач мэлцээ өөрөөр нь дагуулад аваа ордог байхгүй ингээд танилцуулах өн чинь ном ногоо нүттэй залуу шүү дээ. Тайзан дээрээс Дэмдэгийн Тибалт үнэхээр гоё. Мөн чих Зарсан да. би дэмдээхэн тэр нэг сэлмэр ингээд байлаа. Тэр Ромеочлаас гоётэй бүх дөрүүд нь бүр. Тэгээд тэр тайлан тоглолтноор одноо их яг жүлээтэнд яг тэр үзэгдэл явж үзүүлээд дэмдээ ах байгаа та нар бүгд байсан байхгүй. Тэр амар гой тоглолт. дээрээс өөх ах одноог соёр те. Тэгээ дэмдээ ах хэн дооё ах байна. Гоё ахын тэр юу гоё бас яа. Дэмдээ чи нөгөө Донжон тоглож ирсэн. Ер нь одоо баг анхны гол дөр баг шүү. Донжон тоглож ирсэн. Тэгээд Донжоныг чинь 3 театр нийлж хийсэн. Цэргийн театр, Дуурийн театр, Драмын театр. Ингээ 3 театр нийлж анхны тавилттай Монгол тийм ээ. Тэгээд дэмдээ гол дөр будга хийгээл гараад дэмдээ ч харахаа тэр хажууд нь дандаа байдаг би үртэл дурлахаа зүгээр ингээд гачин гоё амтан тэр одоо яаж буддаг хэд ижээр нь будах бас авьяас тийм шиг байна тий айгуу гоё тэгээд буд чинь заяа тэгвэл нөгөө тоглолт тарна хүүхнүүд үүдэн дээр яачаал тэгэл энэний тухай ярьждаг байхгүй ямар гоё залуу бай тий ямар гоё юм бэ тэр нүдийн нарснаа чи хөмсгийн нарснаа гэл ингээд яасан үлзэг үйтэй хоёр гоё харагдаад байна гэж үзье. Будаг. Тэгтэл нэр одоо хүний залуу нас гэдэг тийм гоё те. Будаггүйсэн ч гоё те. Хүмүүс одоо ингээд залуу байхдаа ингээд октод будах гал идэг штэ. Тэгтэл үгүй штэ. Будаггүй байхдаа залуу нас өөрөө чимнэ гэдэг чинь чин үнэн үг юм байлээ штэ. Үнэхээр гоё харагддаг. Тэгээ тэр үедээ би онцгүй би муухай л гэж байна. Эргээ сүлдээ олон жилийн өмнөх зургийг харахад би ямар гоё байсан юм бэ те. Тийм яг тэгэл хүмүүс хардаг штэ. Саяхан бид нар хамтлаг байгуулаад ах их нартай тоглодог багтай залуу жүжигч ингээ зарлалдаг байсан чинь өөрөөсөө хамтлаг байгуулсан чинь саяхан нөгөө дүүнэр мөндрийг бас залуу гэж чинь өөрөөсөө тэгсэн. Одоо чи энэ темгүүд тэхгүй байгаа залуу манай залуу дүүнэр л гэдэг болохоос бид нар чинь айгүй мох хурдан мултардаг. Ах бид нар дөнгөж хамтлаг байгуулаж одног тэг самдгаа. Нэг мөрөлж та дөнгөд байгуулах чад байсан чинь одногч та нэг ямар ажиллаж чад ярьсан чинь манай нэг залуу жүжигчтэйгээд ярьсан чинь одногч наваг оо залуу жүжигч бас наваг дооглоо. А дүүнрээ хэлсэн юм бол. Тэгээд дүүнрээ хэлж байхгүй. Одоо л ялцчихгүй тэгэл залуу дүүнэр гэл. За одоо юу яа л да. Мөрөөдлийн театрын нэг гоё дуу дуусна. Гоё дөргөд байвал бүжиглээ л да тхөө хэдэлээ. Тэгээ одоо тэгвэл юу яа л та бидний бас одоо шинэ жил тэгээд одоо энэ ер нь шинэ жил гэдэг чинь нэг тийм хурд цонг тэгээд ирээтэм тэгээд цаа ингэсэг одоо гэлба гэлдсэн тэгээд одоо тий шампансаг гэдэг юм уу ер хамгийн төвчөндөө нэг үйлсэг л шинэ жилийн баяр гэж ямар баяр вэ гэсэн тогсож гойж ирэл тогон цохилсон юм шиг болол гэрлүүгээ арихыг шинэ жилийн баяр гэдэг байгаа шүү дээ. Тэр шиг одоо тий тэгээд хэдүүлээ нэг тогон цохилсон юм шиг нэг сайхан бүжиглээ дуулаад манай салхи хамтлагийн нэг гоё дуу байдгийг. За ямар дуу? Тэрийг бид нар бас гоё дуулъя тий. За тэгээд хөгжимч хэрэгтэй өөрсдөө хөгжимч хөгжимтэй одоо яа бид үзье дөө айлын болгоо хөгжимдгөө гэж Sana çamay gubiydiyor Sayхын дүрийг чинь бас хүсэхё Уцах шоу bin зугаалч Лугш
Төвших зүрхээр амраа Санаа чамайг үбилэх ёо Сайхан зүрийг чинь бас хүсэх ёо Уцах шоудын цуваалагчи Төвших зүрхээр амраа ийм бооцыг л аяа. Доо хэлэхэд байсан төгсгöd байх хэвээр. Тэнцэр алддаг байхгүй юу? Бас нэг юмар хадгалаад. Тэнцвэрээ алдаа. Шагааг нэг ийм бооц ирсэн чинь бас нэг бид нар манай одоо бид нар хамгийн анхны шоу юм да. Анд гэж зал байсан шүү дээ. Тийм тэгээд анд маань одоо Деважмны жүжигчд гээд одоо Монголд хамгийн анхны шоу хийсэн залуу. Тэгээ тэр биднийг аваад одоо эмгтээчүүдийн дуулуулад ирчүүдийн янз бүр болгоод тэгээ одоо манай үйлдвэрийн нөгөө 240 эргүүлдэг чинь бас тэн дээр янз бүр юм хийх гэж оролдож ирж хайж исэн үе байхгүй юу. Тэгээ яг ингээд бид хэд одоо залуухан ялтчгүй ингээд юм ирээд бүжиглээд ингэсэн чинь тэр үед хүн цөөхөн байсан. Үзэгчд их цөөхөнтэй театрт хүн ирэхгүй ингээд одоо үзэгчдийг дуудахын тулд залуучууд юм ингээд бид хэд чинь тийм шоу хийлээ. За тэгээд яасан чи анхны хүч одоо хүн ирэхгүй л яана мэдгүй. Тэгтэл яг одоо багш нар сургасан 5 хүнтэй байсан ч гэсэн 5,000 хүн байгаа юм шиг л та нар бүх үеэд ажил тоглох хэрэгтэй. Тэгнэ. Тэгэл ингээд бид хэд ирснийг мэдэхгүй. За ингээд хөшигний хардл ингээд зүрх төгшөөл. Хөшиг онгоогоол гэрэл ягаал хөгжим яваад бид ингээд бүжиглж эхлэх байхгүй юм ингээд. Тэгсэн чинь ингээд байжсэн чинь энийг юм. Энийг үшээ би урд гарч ирэхгүй юу? Уулын хойнод яадаг гэсэн чинь өнөөдөр нөгөө гэр бүлэрээ ээж аав нар манай гэр бүлийнх үзэж байгаа гэдэг дэмдээ тэгдэг байхгүй юу. Тэгэхээр бид нар за чи өстө бүх хариуцлага шүү. Тэгвэл ороо гэдэг энийгээ бүр голлуулаад урд нь яг бид нар хошуу болгоод энийг ингээд тав бүр энэ хошооны өмнө зогсоож байгаа дэмдээ. Тэгэл эхэлсэн. Тэгсэн чи бид нар нөгөө дандаа цөөхөн үзэж харж байгаа нөгөө бэлтаажгүй пиг дүүр үзэж харсан чи шокнд ороод хөшигнээс чи дүүр үзэж үгээд нөгөө бүр үшээ дүүрэн байна. Дүүрэн байна. Бид нар үйсэн бүр шаараад зүгээр юм бодож чи хөгжим явц. Бид нар тэгж хэлж байгаа хооронд хөгжим явчихж байгаа. Тэгсэн чи энэ зүгээр ямар хөдөлгөөн хийгээд байгаа хөгжим хоосоо хамгийн урд байдаг ерөөсөө санаанд орсон хөдөлгөөнүүдээ хийгээд ганцаараа самраад манай бүжгийг. Хошооны ор зогсоод байдаг юм. Хошооны ор зогсоод. Ард нэг бид ч бүжигч чамд. Эхлээд дэмдээгээ дагаж Алтагийн дарахыг хэдүүлээд яал хөдөлжсэн сүлдө яшгаа энэ солист юм байна. Ганцаараа ингэж хэдүүлэл жигдгээ хийгээ. Тэгээ хэдүүл арднаас нэг жигдэх хөдөлгөөнөөс дэмдээд энэ юу хийгээд байгаа юм бэ? Хамгийн хөргөн хаяад орохгүй байгаа байхгүй. Тэгээ дэмдээ үр солистлаад. Хөдөлгөөн бодоод дуусчаа заяа дэмдээд хэлсэн чи гой бүжиглсэн би. Ямар ч хүн нэг тийм дутагдaltaа дүгнэлт хийх, ичих тийм юм байгаа ерөөсөө. Тэгэл бадрангуу тэгээ цаашаа. Тэг бид нар бид нар бурууд. Заримдаа ч гэсэн тоглолт хийж байхад нөгөө ах эгч нар ч юм уу багш нар ч юм уу гэрийнхээ тэр үзэж байгаа өдөр огшоод нэг амар эмоцтой тоглоо. Тэгээд тэр нь бүр буруутаад яг ингээд нэг өөр яваад ингээд яг амцгоо дөөхгүй ингээд тэр өдөр амар идэвхтэй тоглоо гэхлээр за нөгөө хэнийг үзүүлж байг хүн гэдэг найдвартай хүн үзсэн нэг удаа өнгөчний тоглохгүй юу. Тэгсэн чинь нөгөө баяр магнаач автахаад болохоо болоо. Эрдэнэсээ бүр гайхаад хөлчлөг очоод хараад байдаг. Нөгөө хөшиг агт тас гэж үлдэх үү. Би амбардад авсан гинэ чи яг манай гэрэх үчирч одоо яг зарим нэг нь бол бас чухалгүй үзэр бүр байхгүй болчихсон тий. Баггүй голтногч үзэж ийн үл тэгэл бүр сонирхолтой болоо. Хамаалтаа гаргаад бүр ингээд нэг бүр сонирхолтой сайн бисэн. Одоогор тийм байдаг чинь бас айгүй гоё байгаа зү айгүй гоё чанар байгаа зү тий. MC айгүйх намайг чаддаг ус байхгүй. Ингээд номероос номераар бүх хувцаг ингээд хооронд зангилтчин. Тэгээд нэг нь авал өмсгөл тэгээд номероос хоцорчдаг байхгүй. Тэгээд нэг удаа миний санд яг үзэг чи өмсгч ёстой цовн дээл нэг юм үлгүрт ингээ ийм үлгүрт байгаа шүү дээ. Бүтэн скотч тайцсан. Тэгээ үзэж орж ирнэ зүсээ тайцлах юм хаагаад нөө скотч тайцсан. Ойрлоо. Тэг нэг удаа цаатар чадхад доор нэг ойдолч өгөх юмсах. Мам идэ энийг өмдөх гот ингээ дундуур нь нарийнхан ойд өччихгүй. Тэгээ нөгөө ойдолч чи айгүй өрхөө бүх ингээ хоёр гуйн ингээ 5
5 мм-ийн зайтай ингэж байд. Тэгээд дараа нь дуусаа MC хөлсөн харчаа өмд нь орхоо хэлсэн. Тэгээд тэр чигээр дотор өмдтэйг харьсан баггүй. Тэгээд одоо хүртэл тэр өмд нь байдаг гэсэн авгаа нэгтэд ханзлах гэж үзсэн юм байна л да. Яасан сони юм бэ гэсэн зүйл ямар төвхтэй аргаа ичсэн. Айгаа амар. Өзөө ер нь бас л янз бүрийн илэв шийдтэй хүн шүү те. Манай өзөө тэний сүйлэгч байсан юм те. Зарим хүмүүс бол мэдэхгүй. Тэгээ тариг үлстэй шажигнуулдаг гэсэн те. Урд хөдлөн нэр тарж чадах. Тархи одоо ингээл хүмүүсийг ээш дэше бөөнөр ингээл явахаар даралт маралт үзэн тарай мараа хийн нэмзэм. Энэ эмнэлгийн анхны мэрэгжил чинь эмнэлгийн анхны тусламж үзүүлэгч хүнд ер нь хэрэгтэй юм билээ шүү дээ. Адгийн наацхан тэрнээс үлдсэн юм гараа маш сайн угаас сурсан. Гарыг бол байнга угаана. Тэгэл одоо нүүр будагчин гэдэг мэдээ гараа угаасна. Их чинь найдын салбитыг өгөөч гэж байгаа шиг. Ер нь энд нэг мэрэгжлийн нэг 2 жил сурсан, 2 жил ажилласны юм. Тийм үлдсэн чинь амар байдаг ш нэг совлогч болоод тариад яваад байдаг тий. Ууранда маа гаваад. тэр чинь манай театрын жүжигч оюун сэргийн жүжигч байдаг байхгүй. Бид нар нэг өрөөнд байсан те оюун сэрэг чи нөхөрт манай оюун сэрэг чи тохиолдсон явдал байхгүй. Оюун сэрэг чи нөхрөөрөө тариулсан юм байна л да. Тарьсан нөхрөөрөө тариулсан чинь манай хаах ингэж зохиж тараарэ гэж за тэгнэ тэгээд тэгээ нэг зохиж тараарэ гэдэг нь уул нь ингэж байгаа ингэдэм байл гэсэн чинь манай нөхөр нь ингэж зүгээр махна ингэж зоочсон Шивэсийг айсан. Бодогтой тэгээ шивэс угаас. хэдүүл одоо үлзгийнхаа дуулахыг сонсох төхөө. Манай үлзгээс сонсох маш сонирхолтой дуу гарах байх гэж бодож байна. За би одоо нөгөө Eruption гэдэг бидний үед хамтлаг байлаа. Ottawa, Eruption, Bonnie, Mapa тэрний Eruption-ы дууг одоо сонирхол One Way Ticket гэдэг нөгөө юм сарлуу нэг удаагийн одоо билет авъя. Буцах билетэж сарлуу явсан ерөөсөө нэг талын билет аваад би тэр чиг. Тэр чинь энэ чинь энэ дуу чинь бас нэг орос хувилбараар байдаг юм уу? Синий нэг энэ дууг дуулаа. Тэгээд манай хамтлагийнхаа гарцгаах уу? Ядраа. хамтлаг болчихжээ. Хайдвар яг хамтлаг болчихжээ. Өөр олон жил тооцсон юм шиг болсон. Өөр олон жил тоглоодсон байна. Жиг нэг мэдрэж игдэг. Айгу сайн номер байгаа. За тэгээд энэ шинэ жилээс та хизээч мартагдахааргүй шинэ жилээсээ яриач гэвэл одоо энэ шинэ жилийг л баг ярих юм байна дөө. Ярих нэр те. Тий. Тэр нь цаг хугацаанаар маш хурдан өнгөрч байна. Саяхан л юм шиг бодож итэл сая Темкага хоёроо ярихад нэр ямар олон жил өнгөрсөн байна те. Тэгээ зөндөө олон үйл явдал өрнөсөн байна. Тэгээ хүний амьдрал чинь нэг мартагдаж өгдөггүй нэг гой дурсамжууд байдаг шүү дээ. Өвөлтэй холбоотой ч юм уу те. Эсвэл магадгүй бид нар чи ингээл нэг хин нэгэн хүний тухайн гоё бодчихоо тэрийг хэлэндэ гэж хагаад хэлж амжихгүй ч байдаг юм уу те. Тэгээ бас тийм үг хэлвэл гоё л байлгүй дээ. Шинжлэх үдш. Ер нь шинжлэх үдш шиг гоё үдш байдгүй л гэж би боддог шүү дээ. Яг бол хамгийн утга төгөлдөр хоёр бол шинэ жилийн баяр гинэ. Тийм агуулгын сайтай. Өнгөрсөн оныхоо алдаа оноо бүх ажлаа төрлөө одоо дүгндэг, ярилцдаг гарч байгаа одоо бүтэн одоо нэг жилийн хугацаанд одоо юу хийхээ тэр бүгдийгээ ярилцдаг ингээд их тийм одоо тэмдэглэх хамгийн ёстой тэмдэглэжтэй баяр бол шинэ жилийн баяр гэдэг юм билээ. Тэгээ энэ удаагийн шинэ жилийн баярыг ч гэсэн одоо Монголын хошин урлагийн одоо төлөөллөө тэр дундаа одоо дөрвөн гавьяаттайгаа одоо бид нэр ингээд ах эгч нартайгаа хамтдаа оройжин гой инээлдээд биднийг бас гой урьсан одоо та хоёртай маш их баярлалаа. Тэгээд олон шинэ жилүүд дотроос өнөөдрийн шинэ жил бол бас дурсамж дүүрэн одоо маш гоё шинэ жил боллоо. Тэгээ 2020 он бол бидний хувьд уран бүтээлийн ол зомог дүүрэн тийм сайхан он жил болох байхаа гэж ингэж бодож байна. Миний хамгийн мартагддаггүй шинэ жил болохоор би 10 дугаар ангид байсан юм аа. Тэгээд нөгөө шадар 3 цэрэг гэдгээр багт наадам хийгээд тэгсэн чинь сургуулаасаа шалгараад дүүрэхтэй тэр үчи Орион гэж ярьдаг гэсэн ш. Наримлын Орионоосоо шалгараад хотод ороод хотоосоо шалгарчихгүй юу?
Тэгсэн чинь за баярлалаа. Тэгсэн чинь багшийн дээдээ явуулахынд орохоор боллоо. Тэгээд багшийн дээдийн нөгөө нэг аав байрны нүр шат чинь мөр учиргүй өндөр санагдаад нэг гоё ордон юм шиг санагдаад чинь гэр хорооллын хүүхдэд чинь айгүй гоё санагдаад тэгсэн чинь биднээс ингээд хүлээгээ сууж исэн чинь гинт хаалга онгоосон чинь айгүй том өвлийн үг ороод ирсэн. Нэг том бийтэй. Тэгэл нөгөө өвлийн үгж өвгөө бэлдээл тэр нь хэм дөрцсөн багш. Одоо манай үзэгч нь даа говийн зэрэглэгийн арслан тоглолтыг дөрцсөн багш. Тэгээ багш бол яг Киевээс сургууль төгсөөл ирээл эхнийхээ жилэл байсан юм шиг байгаа. Тэгээ өвлийн үгэн бол гээл нэг цаан дээлтэй. Тэгээ нэг том бийтэй. Тэгээ би бүр яг жинхэнэ өвлийн үгэн юм байдаг бах гэж бодоол тий. Тэгээд багшийг дагаал нэг 2-3 газар нь явуулах гэжсэн оюутны явуулах, багшаа явуулах тэгээд багш нарын нь явуулах тэгээд өвшөө техникмүүдийн явуулах гэсэн юм шиг. Очоод тэр шадар гурван зэрэгээ байлдаж үзүүлээл нэр ингэж ингэ. Би өөртөө артиан болох зөө өөрийгөө гол дүрднэ. Тэгээд энэ шинжил надад ерөөсөө мартагдчихгүй гоё шинжил санагддаг шин. Тэгээ би төрсэн сэтгэл болохоор гэж их тийм хүчтэй тийм сэтгэл авчихсан. Би тийм том бийтэйг ерөөс хараагүйсэн юм байна. Тэгээ өвлийн үг их гоё. Багш чинь нөгөө том цээчтэй юм чинь тий. Тэгэхээр гоё бүр сүрлэг нүсэр харагдаад байхгүй юу? Ер нь гэхдээ өвлийн үгнийг бас тэгжил төсөлж боддог гэсэн тий. Одоо бид нар Масаны фестивалд явдаг байхгүй юу? Солонгосын. Тэгсэн чинь Масаны фестивалд яваад ингээ дандаа Азийн орнууд байхгүй. Тэгсэн чинь лифт зогсоод нэг музей үзэхгүй. Лифт зогссон чинь 10 Филиппин ороод юм гэж явлаа. Араас нь 8 солонгос гэж явлаа. 11 хятад гэж явлаа. Атал нь бид ороод явахгүй манай өнгөтэйхэн орсон чинь 8 хүн ороод ирсэн. Дэд гэж дурлаа. 2 нь болоо, 1 нь болоо, дахиад 1 нь болоо. 5 хүн үлдээ гэж явсан. Тэр 5 нь хэн байсан гэхээр Бат үлзээ ах, Баяр Магна, Эрдэнэзан туягч бид том байсан. 11 гэтэл насаад явчихсан. Ямар 12 Филиппин бол дуу шуу гэж явуулж байна. Тэр ч даацтай 5 Монгол байна. Даацтай 5 Монгол. Ясархаг 5 Монгол байгаа. Үлзийч 3 Филиппиний бол даачд үстэй. Манай 3 Филиппин даачшаа. За магнаах нэг 5 хиттэй даачшаа. Энэ нэвтрүүлэг шүү дээ яг үдэд болсон болж байгаа хгүй яг энэ тухай яг залуухан 20 эдтэй ахтайсан би мөд нөхөрт гарахгүй. Цаг уу явуулсан. Мөд нөхөрт гарахгүй. Би одоогоос чиний нэвтрүүлэгт орсноос гойн явж байгаа юм. Одоо ингэж яснадаас айжтэй хэрэгтэй юм. Гэхдээ зарим ирчүүд тийм хүчтэй эмгтээчүүд дуртай байд юм шиг байдаг шүү дээ тий. Өөрөө юм би жижиг дөө тургай дөө гэдэг том бийтэй. Манай гэрийнхэн ч угаасаа тийш толин энэ дээр үлгээтэй байдаг хгүй. Манай намхан найз ямар ядраад ийм дээр ингээ өсрээд нүрэ хараа. Та сам мам нь ийм заазууран аяг нь 1 литрээ. Гутлын хайрцаг дандаа ийм том хамгийн бага нь 40 дээш 42 гэх. Халбарын шанаг гэж бодлоо. За тавсан шүү. Орно гэхэд өргөн манаар. Атин аваад тэг шаалдаг хгүй. Манайхаа шинэ он гарахад ердөөсөө хэдхэн минут үлдсэн байна. Видеотой үед болохоор одоо ингээд хамтдаа шинэ он гаргаж байгаа хамгийн ихний шинжил. Энээс хойш зөндөө олон шинжил байгаа болдог. 5 октодоо энэ 5 лаг үлээгээч гэж алиунаа шинэ гол тэ нийлж байгаа. За нааша үлзэгч. Та тэгээ шампанск бодол маа залуучууд нэг шампанск өрчээрэй. Манайхаа энэ шампанск Италийн гоё шампанск байлээ. Шинэ он гарлаа. За өөрсдөө. За Гарч байгаа одоо ом маань энэ ориглуун дарсчих гоё. Илгээрээ өгөө явах. яа энэ бүлэгчтэй Өөж явчих. Цаг хугацааны төв гадуу хэлсэн хоожооноо. Цаглшгүй хамжилт бүтээлээр үдэж учир нь залгаж буй шинэ он шинэ жил урам зоригтой өгтгөн бэлэг ирүүлэг өөдөд нөргөд өвшүүлээ. За манайхаа Шинэ оны минь дүргээ. Яшиг юу бэсэг үзэж байгаа бүх хүмүүстэй дэдэж шаарч байгаа. Нэг хоёрын гурав шинэ оны минь дүргийн шүү. Нэг хоёрын гурав шинэ оны минь дүргийн. За тэгээд одоо ингээд он гарлаа. Тэгээд энэ ондоо эх ондоо улам илүү ихийг хийж бүтээгээд улам их уран бүтээлийн амжилтыг хүсээд шинэ олон сайхан уран бүтээлүүдийг өөрсдөө бий болгоод
өөрсдөө олон сайхан уран бүтээлд бас оролцсон тоглоорой гэж та бүхэндээ хүсэж байна. Тэгээд үзэж байгаа телевиз үзэгчдтэй хандаад хэдүүлээ он гарлаа гэдэг нэг сайхан уран бүтээлийг дуулах тэхөө. За тэгээ. Бид бүхэн та бүхэндээ зориулаад бас нэг дуу бэлдсэн байгаа. Энэ болохоор одоо шинэ он гарч байгаа яг энэ мөчөд та бүхэнд бас бэлтгэн сайхан бэлэг болох болов уу гэж бодож байна. Ингээд он гарлаа. Шинэ брамбан үгүй Зүгтэр хэсэгхэн хүлээ бүгд окей Зүрхэн үнхээр тогтож байна Зүггүй би минь нэсгэн байна Онгарлаа Зүрхэн үнхээр тогтож байна Зүггүй би минь нэсгэн байна Онгарлаа Сэтгэл дутсан үсийг мов хайдуулнаа Сэтгэж хоног үлдэхгүй онгарлаа Уйтар завтад өгөлгүй Урд минь хүрээд ирлээ шүү Онгарлаа Уйтар завтад өгөлгүй Урд минь хүрээд ирлээ шүү Онгарлаа Хүн бүхэн хамстуулъя Онгарлаа Хүндрэлд бүгдээ хүн бүхэн хамстуулъя Онгарлаа Шин он хатан дээр ирлээ шүү Шин он сонхороор ирлээ шүү Шин он юусаа гацсан бай харин бүгд сатасаа Онгарлаа Шин он юусаа гацсан бай харин бүгд сатасаа Онгарлаа La 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 la